Хэрвээ би маргааш босоод ирэхэд дансан тэг төрхтэй ямар ч танил тал байхгүй. Мөн дээрээс нь сошиал медиа дээр ямар ч олон дагагчгүй бол зөвхөн утас болон Wi-Fi ячаар барьж хэрхэн сарын дотор доорож 10 сая төгрөг хийх боломжтой вэ гэдгийг би таад энэ бичлэгээрээ танилцуулъя. Тийм учраас та дуустал үзээрэй. Бичлэгийнхаа төгсгөл би таад яг хэрхэн энэ бизнесийг хийж мөнгө олж болох вэ гэдэг playbook-ыг үнгүй access-тэй өгье. Тийм учраас та дуустал үзээрэй. За, та одоо гайхчих магадгүй амар олон бизнесийн мэдээлэлүүд байгаа тийм. Одоо SMA, агентлаг байна. E-com dropshipping маш олон зүйлсүүд байхад одоо би яг алийг хийвэл зүгээр юм бэ? Аль нь одоо ямар ч мөнгөгүй хүн эхлэхэд зүгээр юм бэ гэдгийг ингээд та одоо тайлбарлаж өгч байна гэсэн. За тайлбарлах гэж тэгэхээр та намайг мэдэхгүй байвал намайг болохоор Анар гэдэг. За би болохоор 2023 оны 100 яг өөрөө маш том санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд уучраад тэгээд олон бизнесүүдийг туршиж үзээд мөнгө олох шаардлагатай болсны үндсэн дээр олон бизнесүүд хийж үзээд SMA, dropshipping podcast тэгээд дээрэс нь гадаад dropshipping хийгээд e-commerce хийгээд Монголдоо бас хийгээд хамгийн сүүлийн жил хагас гарны хугацаанд ерөнхийдөө e-com dropshipping хийгээд Монгол олон дэлхийн зах зээлээс нийт 150 гаруй мянган долларыг бол хийсэн байна. За тэгээд одоо жишээлбэл Монголд нэг байгаа брэндүүдийн маань нэг нь Charm brand гэдэг байгаа. Та Charm brand-ийг харж ирсэн ч гэж магадгүй тэгэхээр би худлаа ерөөсөө ярьж байгаа юм биш үү. Тэгэхээр би хийсэн юмнуудаа л та яг бүгдийг тайлбарлаад өгч байна гэсэн. За тэгээ одоо би ингээд эргээд харахад Charm brand-ийг үүсгэсэн олон өөр брэндүүд байгаа. Эдрийг бүгдийг ингээд хийхэд маш олон зүйлсүүдээр явж ирсэн. Одоо ad account-а бандуулна те. Дээрээс нь мэдхгүй юмнууд амар хэм байна. Олон хүмүүсээс онлайн сургалтууд худалдаж авч үзчихсэн. Тэгжээж би өөр жижиг сажиг детальтай юмнуудыг яаж ad яаж хийх зүг явуулах вэ гэд маш олон 2 жил гарan яг үндэ сууж судалсан юмнуудаа би та одоо энэ бичлэгээрээ хайлтхан тайлбарлаж өгч байна. Яагаад тэгэхээр би бүгдийг тайлбарлана гэвэл энэ бичлэгт бүгд багтахгүй гэсэн. За тэгэхээр би бол та яг санал болгох бизнес нь юу юм бэ гэхээр e-commerce болон dropshipping-ыг та хийвэл маш зүгээр гэсэн. Яагаад тэгэхээр одоо жишээл SMMA те social media marketing agency тэгээ агентлаг мөн дээрээс нь одоо podcast, influencer гихмчлэн зүйлсүүдийг хийхэд та өөртөөхөө царай гаргах шаардлагатай болно. Хүн болгоноо заавал самар юм чи шүү тэгж шүү та ийм бизнес сонирхож байна уу би таад ингэж туслаад үгүй. Тийм ямар шаардлага байхгүй. Маш beginner friendly буюу дөнгөж юу ч хийж мэдгүй байгаа хүмүүст зориулахад нөхөрсөг бизнесийн мэдээлэл гэсэн. За тэгэхээр хэдүүлэнд нь сард 10 сая төгрөгийг хийхэд e-com dropshipping-аар хэдүүлээ яг деталь руу орохоос өмнө бодоод үзье. За таад одоо 50,000 төгрөгөөр бараа зарлаа. За 50,000 төгрөгөөр 200 ширхэг бараа зархад 10 сая төгрөг. Та тийм айда зөв сайн явуулдаг. Мөн дээрээс нь зөв creative буюу бичлэгнүүдээ яг яаж эдитлээд яг яаж гаргахыг зөв сайн мэдвэл тэрийгэ бараг хэдхэн хоногт олчих боломжтой. E-commerce-ийн хамгийн гоё юм тэр байхгүй. Чи хэрвээ үнэхээр мэдлэг чадвар чиний скил чамд байж үйл чи тэр газ дорн зарчих. Ямар ч асуудал байхгүй гэсэн. Тийм учраас хамгийн чухал зүйл нь болохоор чиний skill set маш чухал юмнуудаа бас мэддэг байх хэрэгтэй. Мөн дээрээс нь чамд balls буюу одоо монголоор бол шууд орчуулбал төмсгтэй буюу зоригтой байх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр та одоо 50,000 бараг 200 зархад 100,000 боли 100,000 бараг 100 ширхгийг зархад 10 сая. За тэгвэл хэрхэн хийх вэ гэдгийг одоо та тайлбарч байна. За энд ерөнхийдөө хит хитэн дистараллууд байгаа. Маш олон дистараллууд байгаа. За эхлээд бараагаа болно. Хэрхэн бараагаа Монгол руу оруулж ирэх вэ? Тэгээ яаж бараануудаа хүмүүстээ хүргэх вэ? Мөн дээрээс нь хэрхэн Facebook, Instagram page бүх юмудаа setup хийхэд тэгээд тэрнийхэн дараа хэрхэн бичлэгнүүдийг эдитлж гаргах вэ? Тэгээд дээрээс нь ad account гэж байгаа. Монголчууд айгүй олон хүмүүс boost явуулдаг. Boost бол бүр маш буруу. Ad явуулах нь маш зөв. Яагаад гэм бэ гэдгийг та дуудахгүй тайлбарлая. За тэгээд дээрээс нь маркетингаа хэрхэн хийх вэ? Хамгийн чухал зүйлсүүд инфлюенсер маркетинг хийх юм уу? Яаж бичлэгнүүдээ гаргах юм? Яг яаж зарах юм? Тэгээд дараа нь систем гэж байгаа. Систем шиг чухал юм байхгүй. Энэ бүгдийг би та гэс базаад энэ бичлэгээрээ богинохон тайлбарлаж өгөх гэж хичээе. За эхлээд та одоо бараагаа болох нь чухал. За энэ дээр нэг концепт байдаг. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр зарагдахгүй бараа гэж байхгүй. Харин зарагдахгүй контент гэж байдаг. Тийм учраас та ямар ч барааг зааж болно. Гэхдээ контент ч сайн байх нь чухлаа гэсэн. Тийм учраас та яг контент олох нь чухал. Бараанаас илүү контент олох нь чухал. За гэхдээ контентын дээр ямар контент байвал зүгээр юм бэ гэхээр бараан дээр илүү бас тулгуурлаад бараач нь вау ямар гоё бараа бай тэ хүмүүсийн харахад вау эффекттэй. За эсвэл бүр хүмүүсийн маш хэцүү байгаа асуудлыг нь шийдэж өгсөн тийм барааг та олох нь чухал. За тэгвэл бичлэг болон бараануудаа хаанаас олж болох юм бэ гэхээр та хоёр аргаар олж болно. Нэг нь үнэгүй, нөгөөх нь үнэтэй байдлаар яаж олж болох вэ? Нэг нь TikTok руу ор. TikTok-д Америк дээр тааруулж агаад та яг хамгийн сайн бараануудыг маш сайн гүйлгээд тэгээд олох тийм арга техник байна. Хоёр дахь нь юу юм бэ гэхээр Winning Hunter, PP Ads гэх мэтчлэн ad track гэдэг spy төлөвлөдөөс та бүх бараануудын судалгаа хийж болно.
За тэгээд тэрний дараа юу юм бэ гэхээр та бараа хэрхэн хаанаас оруулж ирэх вэ? Маш сайн судалгаа хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй бол маш олон хүмүүс солигдуулсан тийм тохиолдлууд байдаг. За тэгээд тэрний дараагаар олонгууд та за окей бараагаа оллоо. Бараагаа тэгвэл source хийчлээ. За одоо тэгвэл хэрхэн бараагаа сурталчлаад бараа нь одоо зарах вэ гэдэг чинь гол асуудал болоод маркетинг болоод байна. За тэгвэл та Facebook бол Instagram Meta Business Suite setup хийж дуусныхаа дараагаар та болохоор ad гэдэг маш чухал зүйл байна. За ad-ыг сурах гэж би ч гэсэн бүр маш их цагийг зарцуулсан одоо баг үнэхээр одоо ч гэсэн сураал явж байна. Жил гарan ерөнхийдөө сурсан. Одоо бол нэлээд дайггүй болсон. Би яг ad account дээр $30,000 ерөнхийдөө өрсмөн би одоо бүр яг та харуулъя. Тийм учраас та намайг энэ худлаа яриад нь гэж бодож магадгүй. Тэгэхээр би бүх all time та харуулъя. За энэ дээр нь болохоор миний ad account-ийнх байгаа учраас би та харуулж болохгүй дугаарыг энэ одоо жишээл харж бол 28,000 зүүж байгаа. Жинхэнэ худлаа ерөөсөө ярьсан байхгүй. Ийм их мөнгийг ad Facebook төлсөн байна. Тэгэхээр тийм их мөнгийг төлж иж би $150,000 хийсэн гэсэн. Тэгэхээр энийг хийхэд маш их скил set шаарддаг. Та boost гэдэг зүйлийг зүгээр толгоноос авч хаях хэрэгтэй. Тэрнээс талаад маш их хүмүүс бараагаа зарж чаддаггүй. Тэгээд дээрээс нь маш олон хүмүүс маш их хэмжээний мөнгө өгдөг. Хэрвээ би ads manager дээр хийж цогцолсон байдлаар зараагүй байсан бол энэ чи яг үүндээ надад маш их хэмжээний мөнгө одоо $30,000 ч бараг би $40,000 бүр магадгүй $50,000 өрөх байсныг чи хийж мэдэхгүй. Тийм учраас энэ бол миний маш их хэмжээний цаг, мөнгө, чадварыг хэмжиж байгаа гэсэн. Тэгэхээр та энэ скил set-ийг сурж авахын тулд маш олон зүйлсүүдээр явж маш олон зүйлсүүдийг туршиж тэгээд зүгээр нь явуулах нэг чухлаа гэсэн. Эцэст нь та систем байх хэрэгтэй. За тэгвэл та яаж зарах юм бараа? Окей за яг захиалгач ихнээсээ хүмүүс чат бичиж ороод ирлээ. Окей одоо тэгвэл яах? Тэ? Тэр чинь маш чухал зүйл. За би чатаар захиалга авах юм уу? Чатаар захиалга авах бол хэрхэн захиалга авах вэ? За тэгвэл дээрэс нь вебсайтаар захиалга авах уу? Хэрхэн вебсайтаар захиалга авах вэ? Гэх мэтчлэн ийм олон зүйлсүүд байгаа. Гэхдээ та тэднийг яг бүгдийг зөв байдлаараа хийчихвэл тийм бас хэцүү зүйл биш. Энийг энэ бичлэгээр бүгдийг тайлбарлах бол үнэхээр боломжгүй яа тэгэхээр бүр маш их хэмжээний 10 гаруй цагийн хөдөлмөр орохоор байгаа. Тийм учраас би энэ бизнес модельийг e-commerce болон dropshipping гэдэг маш сонирхолтой, маш гоё бизнес модельийг яг дэлгэрүүлээд танилцуулаад би YouTube цугаараа явъя гэж бодож байгаа. За тэгээд би description дээр линк оруулчих. Би Telegram group үүсгэсэн байгаа. Тэр Telegram group дээр та орж ирээд яг e-com болон dropshippingтэй хамааралтай контентуудыг бүгдийг нь хараад аман дээрээс нь асуулт байл асуугаад тэрийг нь би e-commerce болон dropshipping-ийнхаа Telegram group дээр бүгдийг нь оруулаад явна гэсэн. Ерөнхийдөө манай Telegram group дээр бол бараг 300 гаруй хүмүүс хэдхэн хоногийн дотор орж ирсэн. Миний YouTube контентуудаас маш олон хүмүүс анрааж хамт ийм яг хэрхэн e-commerce хийгээд мөнгө олох тийм хичээл байгаа юу гэж асууж байгаа. Тэгэхээр би яг энэтэй холбоотойгоор 10 гаруй цагийн хичээлийг бүгдийг нь бэлдээд бүх юмнуудыг нь өөрөө бүр А-гаас Z-цэг A to Z гэж ярьдаг шүү дээ. А-гаас Z-цэг хүртэл бүх деталийг нь юуг нь нуулгүйгээр оруулсан тийм хичээлийг би бэлдсэн байгаа. Тийм учраас та миний Telegram group руу ороод мөн дээрээс нь миний хоёр Instagram account-ыг дагаад мэдээлэлтэй ойрхон байгаарай. Тэгэхээр таадтай би дараагийн бичлэгээрээ уулзъя. Таад манай group руу ороод илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваад байж байгаа. За тэгэхээр I'll see you guys in the next video. Peace out.